Сайн уу? Өөртөө хийж байгаа 100 хоногийн челленж юм 3 дахь өдөр. Өнөөдөр өглөө 92.55 хил жинтэй болсон байна. За тэгээд өнөө өглөө их яруу ажилтай байсан болохоор коктейл цай юу ч идэж ууж чадаагүй. Гормоныхоо юмыг уугаал гарсан. Тэгээд манай хоёр бага хүүхдийн цэцэрлэг дээр нээлттэй хичээлтэй өдөр байсан. Манай хоёр бага хүүхд болохоор Солонгосын улсын цэцэрлэгт явдаг. Тэгээд хоёр хүүхдийн цэцэрлэгийг арга хэмжээ тусгаад хамт тэр Монгол хүүхдүүд бас их явдаг байхгүй юу? Манай найз хүүхдүүд бас явдаг. Тэгээд бөөндөө хамтдаа Монгол хоол идцгээгээд тэгээд Монгол хоолны газар ороод гулаш идсэн. За тэгээд миний дараа ажилдаа явсан. Тэгээд өдөржингөө ажиллаа хийж агаад орой ирээд хүүхдүүдээ авсан. За тэгээд хүүхдүүдээ аваад гэртээ хараад коктейл найруулж уусан. Тэгээд гүзэл цэний коктейл найруулж уусан. Энэ дээрээ чаа үр нэмж хойлоод тэгээд барьцаа самбарнаасаа 3-ыг ийдсэн. За тэгээд өдөржингөөс олигтой шингэн юм ууж чадаагүй учраас 1 литр цай найруулж уусан. За тэгээд 92.5 хилтэй ямар хөө байна гэд өөрийнхөө зургийг дарж авсан байгаа. За тэгээд өнөөдөр жоохон уух шаардлага гарсан болохоор алкогол хэрэглэх шаардлага гарсан болохоор элэг хамгаалдаг юм уусан. Тэгээд Монголоос манай найзууд ирсэн учраас ингээд ухтан авах юм парти зохиосоо. Тэгтээ би дэлэн барьж байгаа учраас ерөөсөө пив огт уугаагүй. Тэгээд виски хатуу цагаан арих болон виски нэг хитийг уусан. Нэг 4 гиг уусан. Тэгээд пив огт уугаагүй. За тэгэл өнөөдөр ингэж өнгөрчлөө дөө. Баяртай.